та нарын ертөнц рүү хардаа. Албан тусламд цонхоор амьдрал ямар харагдаж байна гэж асуудаг шиг. Чи өнөөдөр аврагдчих. Чи өнөөдөр Бурхны хүүхэд болж. Гэхдээ чи одоо би чамайг ертөнцийг хараасаа гэж хүсэж байна гэж хэлж байгаа. Тэгээд бид нар ертөнц рүү харсан чинь юу гэж хэлэх болов? Үнэхээр Есүс Христосийн тэр нүдээр бид нар харж чадж гэнэ үү? Эсвэл өнөөх л урдных нь бидний махбодийн нүд. Бидний нөгөө дадал болсон амьдралын нүдээрээ бид ертөнцийг харж гэнэ үгүй юу гэдэг нь Бурхан одоо биднийг шалгаж байгаа гэсэн үг. Нөгөө л нөгөө Монголд арт хүн байдгаар байна шүү дээ. Нөгөө л бид нар түгжирэл нөгөө монголчууд чинь хоорондоо ирэлж уралдаж муудалцаж хагаралтаас салдгаараа салж штэ. Харин би бол таны өмнө өөр байгааз гэж орж ивэл Бурхан биднийг өнөөдөр биднийг зэвлэх гэж тийм үү. Өнөөдөр бид тэр амьдралуу биднийг илгээхийг хүсэж байна. Та өнөөдөр хэдийнэ илгээгдсэн шүү гэж би мэд хэлэхгүй юу. Та үнэхээр Бурханы аврагдсан болвол Бурханы хүүхэд болсон болвол та эргээ та бусад ах дүүсргөө та илгээгдсэн шүү. Таны урдын таны зан чанар, таны байгаа байдал хизээч урдын шиг байх боломжгүй болсон гэж хэлж байгаа байхгүй. Бид нар бол зохицуулах гэдэг болно тийм үү? Зохицуулах гэдэг байна шүү дээ. Тэгээ бидний харилцаа бол сүм дээр нэг гоё байж болно. Бидний сүм дээр бие биендээ үйлчлээд талах цай боовоо бариад ингээд сайхан нөхөрлөөд үйлчилж болж байна. Хин ч арсан окей, ямар гоё суглаан бэ. Өнөөдөр шинээр сүм байгаа юу манад дээр. За шинээрсэн баггүй ер нь шинэ өвтөр тийм үү? Хуучин гэд арай л болоогүй. Ажиллаж байгаа тийм үү? За энэ чуулган ер нь ямар байдалтай байна гэдгийг дотроо их гоё байд юм байна. Харин гараад амьдрал руугаа, гэр орон руугаа, ажил хөдөлмөр рүүгээ, автобусан руугаа, тэр метро руугаа тийм. Гоё штэ. Нэмээ тийм. Олон нийтийн газар очтой ямар байна гэдгийг байг ажиллаж явах хэрэгтэй, ажиллаж яадаг гэсэн. Тэгээ бид нар тим камерт өнөөдөр явж байгаа хүмүүс шүү дээ. Хүсвэсээгөө. Тэгээд тийм учраас бидний өнөөдөр дэлхий дээр бидний зан харьцаа хандлага маань хүмүүс рүү хандж байгаа бидний зүрхний хандлага ямар байна гэдгийг бид өөрсдөө илүү их харцгаая. Бид бусдыг их шүүх гэж хардаг тийм үү? Энэ хүн бол үнэхээр өргөн зам дээр явж шít. Энэ хүн болохгүй шít. Энэ хүн арх угаад байна. Энэ хүн үнэхээр өргөн замаар явж байна. Би бол нарийн замаар явж байгаа гэж шүүх харахаас илүү өнөөдөр магадгүй та хин нэгэнд энэ итгэгч байжээч ёстой энэ өөрөө өргөн замаар явж байгаа гэж хэлүүлж зогсож байвал юутай хэцүү бай тийм ээ. Тэгээд бид найдар байна. Бидний зам дуусчааг байна. Би өөрөө өргөн замаар маш их явдаг байсан учраас мэдээд байгаамаа. Хоёр зам дээр зогсож байгаа тийм үү? Зохицуулнаа гэж үзээд байдаг. Тэгээ яалт ч энэ зам маань ингээд салдаг. Тэгэхээр бид нар энэ сэдв маань үнэхээр маш их чухал сэдв байгаа. Тэгээ бид нар нэг гараараа Бурхны магтаа, нэг гараараа бид нар найз нөхрөө доромжилж далаагаад байвал нэг амаараа Бурхны магтдаг, нэг амаар маань найз нөхрөө доромжилдаг байвал яах вэ тийм үү? Булгийн ихнээс цэвэр ба муу усан зэрэг гардаггүйтэй адил бид үнэхээр эзэн дотор бүтээгдсэн болвол бидний хандлага, бидний магтаалын үг маань яг л амьдрал дээр маань бас урсаж гарч явах хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээ сайн өргөн зам гэж яг би энэ ишлэгийг бид юу сонгож авч байгаа. За ертөнцийн зам бол ерөөсөө өргөн зам тийм үү? Бид хэн ч гэсэн үнэхээр тийм ээ гэж хүлэвчилнэ. Энд бол замаар бол хүн болон өөрийгөө зөв гэж бодсон бүхнээ үйлдэж яадаг зам байна. Ертөнцийн таныг ингэж амжиж болохгүй, тэнгиж болохгүй гэсэн юм бол нэг тойрон байхгүй. Та нэг л гэмтрийг үлдчихээг бол та тэгэл ерөөсөө л өөрийнхөө замаар явж л байна тийм үү? Зөв гэснийг үлдээд хэдэн цагт унтмаар унтаал, хэдэн цагт Библийг харуул харчаал. Энэ зам өргөн зам байна. Ирэх чөлөөтэй зам. Маш их гоё ганган хүнийг нүд баясагчмаас сэтгэл сэргэжмээр өргөн замаар нэг 120 150 милийн хурдтай явчмаар тийм үү? Монгол тийм зам өсч байгаа хүмүүс маш олон байдаг юм шиг байна. Жон завсар гарангууд хаад гიშгээл ёо. Тав алахгүй л өгөөд төгжрлөө орох гэдэг гэж. Тэгээ монголчууд бол амар нарийн замаар бас явах мэдрэмжтэй сурцсан тийм үү? Хоёр игнэ зам байж байтал 3 машин явж яддаг тийм үү? Тэгээ монголчууд энийг хийж чаддаг баг.
Тийм учраас бидэрт бол ертөнцид нарийн зам гэж юу байдаг юм бэ гэдэг гэрчлэх өнөөдөр сэдв бол та өнөөдөр нарийн зам дээр зогсож байна уу? Эсвэл та өргөн замаар өөрийн мэдэхгүй алхацсан явж байна уу, тийм үү? Үйл эзэгчдийн хамт нэг буулганд дээр орцсон явж байна уу? Эсвэл та тэнийг өөрхөн буулганд оруулаад нарийн замыг гэрчлээд түүгээр та алхаа явж байна уу гэдэг нь эзний сонирхлыг маш их хөдөлгөж байгаа. Энэ бол бидний итгэлийн талбар. Бид нар ертөнц рүү илгээсэн гэдэг нь бидний үг яриа сайн мэдээ ярихаас илүү бас хүчтэй дуурж яадаг. Бидний харилцаа, бидний амьдралдаа гэр бүлтэйгээ байгаа байдал маань ажил дээр хандж байгаа. Ажлаа хэр зэрэг сэтгэлээсээ хандж хийж байгаа хүртэл эзнес анхаарал байдаг гэж Библи хэлсэн байна, тийм үү? Та нар юу ч хийсэн бэ? Зөвхөн үйлдвэрийн эзэндэд харуулад нүдийг хариулж биш, харин дээрээс харж байгаа эзэндэд харуулж чин сэтгэлээсээ аливаа зүйлийг үйлдэ гэж хэлж байгаа шүү дээ. Тэр энэ талбар руу өнөөдөр бид нар явж байна. Тэр нарийн замын тухайд өсөөсөө би нөгөө нийгэмд би өөрийгөө харсан чинь ер нь би бол дандаа хүнд өөрчлөх төрлийн хүн юм байна гэдэг өөртөө энэ эзнээс энэ өвтөл өмчлийг авсан байгаа. Магадгүй өмнө эзэн дээр яриаггүйсэн бол би хизээж одоо магадгүй тийм гэр бүлтэй сайн байх боломж байхгүй. Хизээж би 5 хүүхэдтэй эцэг байна гэж төсөөлөөчгүй. Тэгэл нэг сайхан энэ Солонгос ирэхэд нэг зорилго байсан. За нэг 90 онд Солонгос явахад за нэг машинтай за нэг 10 сая төгрөгтэй хоёр өрөө байртай болчихвол за дээдийн дээд тухайн үеийн залуучууд ерөөсөө мөрөөдлөн. За ингэчүүл ерөөсөө амьдрал бол өргөн сайхан харагдах гээд байна. Тэгээд мэдээж 10 хэдэн жил ажиллаад 12 жил ажиллаад эргээд харсан зам мөр харсан. Тэгээд яг энэ зүйлээ авсан байна. Эзний өрөөлөөр энэ хугацаанд эзэнд итгээд эзний хүч чадлаар эзнэр өрөөгдөөд энэ зүйлийг авсан. Бүр хэдтэй илүүгээр авсан гэж. Тэгээд хүмүүс би мөнгө хураахаас илүү тэнд хүмүүс чи мөнгө биш хүүхдийг хураацсан юм шүү гэдэг. 4 хүүхдтэй яваад ирсэн. Ганцаар яваад тавуулаа ирсэн байгаа тийм үү? Зургуулаа ирсэн байна. Зургуулаа юм байна. Тэгэд энэ бол яаж юм гэхээр бурхан намайг ямар зам руу байсныг нь бурхан ямар зам руу хөдөлж байгааг харуулж байгаа гэсэн. Бурхан өөрийгөө сонгосон хүмүүсүүдтэйгээ тэр энэ ертөнцийн замаар салгаж аваад тэр өөрийн замаар алхуулахын тулд бидний өн ертөнөөс биднийг бэлддэг гэдэгт би итгэдэг. Бурхан бидний амьдралд бурхан таньж мэдгээс өмнө илүүтэйгээр бидний амьдралд маш их асуудал бэрхшээлүүдийг тавьж өгч биднийг сордог байгаа гэж. Тэгээ би нэг гэрчлэлийг бас өөртөө маш их энэ би хаанаас унснаа. Бурханы хайрыг санахын тулд би хаанаас бодож явах ёстой ухахын тулд амьдралд зүгээр нэг юм жишээлбэл бидний амьдралд эцэгхээсээ бид зургуулаа аав ээжтэй 8 улаан амьдардаг байж. Тэгээ бидний амьдралд яг л нэг юм салаа зам ирсэн байгаа. Яг энэ зураг шиг гэсэн үг. 90-ад оны амьдрал бол явж байгаа тэгэл нэг л гоё ганган залуу яваад байсан. Хоёрт ингээд тэгэл төгсөөл амьдралдаа гараад ирсэн чинь амьдрал маш их хэцүү юм байна. Яг миний бодож төсөөснөөс шал өөр байгаа юм байна гэдгийг ойлгосон байгаа байхгүй. Тэгэл хүсээгүй ажлаа хийж эхлээл хүсээгүй тэр эзний зөгийг барьж эхлээл хатсан талхаа идэл. Тэгээ ерөөсөө тухайн 90-ад оны үед бол ерөөсөө хүн болгоны өсөлт яаж игээл гадагшаа гарах тийм үү? Энэ бол бидний авралын зам байна гэж итгэж ирсэн байна. Өөр ямар ч гарц байхгүй. 8 ээж үзлээ, 8-ыг дундаас нь чавчаа хийж үзлээ. Өдрийн олол олдгийм байна. Тэгэл ерөөсөө цаашаа хөгжих байхгүй. Найд ирээдүй байхгүй. Тэгээ үжид манай гэр бүл бүгдээр нь хуралдаад за цаашдаа бүгдээр яаж амьдрах вэ гэдэг нэг гэр бүлийн намрын чуул хийсэн байхгүй. Тэгээд аав ээж нь бол бидэрт байгаа хөрөнгө бол ерөөсөө энэ хоёр өрөө байр байна. Тэгээд та нар ингээд зургуулаа байна. За яах вэ? Тэгээд бүгдээ тооны нэг нь тооны машаг гэж бодоод за нэг 8 тоож үзье гэх. Яг л нэг би бол айр итгэдэг байгаа байхгүй. Яг нэг өрөлгөн хүн нэг ашиг гэж байгаа юм чи тийм.
би явмаар миний ногд хөрөнгийг надад өгөөч гэдэг шиг. Бодож үзэл бүгдээрээ ингээд за нэг хүн тэд орох юм бол тухайн байр ханшвал 4-5 сая үржсэн байхгүй юу? Хороолтын 2 байр ханшин. За 5 сая л хүрэх гээд байна да. 5 сая нэг 8 тугаах гал. Яг энэ бол зүгээр гэр бүл дотор л болж байгаа асуудал. Тэгээд яг эцгийн төрөлтөлд юу болж ирсэн гэхээр замарсан хүүхдүүдээ хэдүүлээ одоо нэг сонголт эргэлтийн цэг хэрэгтэй болчихжээ. Тухайн үед нэг имэржлийн үг юм бэл мэдэхгүй л дээ зүгээр. Тэгэд эндээс бидний нөгөө миний хувьд маш их нарийн зам гэдэг зүйлээр өөрийн хүсэлтгүйгээр сонголтгүйгээр орох зам болж байгаа. Тэгэд энэ байраа зарыг. Тэгээ бид нар хоёр хүүгээ дайнд явуулъя тийм үү? Манай хоёр хүү алаад гэл. Нэг Давидны аав нь юу гэлээ? Есүс 3 ах чинь дайнд алаад гэж солонгост ажиллаж байгаа алаад гэж байгаа гэсэн юм шиг. За миний хоёр хүүхдээ очоод солонгос яв. Ингэж л бид төлбөрийг гаргаж өгье. Боломж нь хийнэ вэ? Тэгээд бид тэр оронд яаж явах вэ? Түрээсийн байр амьдраад үлдсэн мөнгөөр бид түрээсээр амьдраад байж аяа. За ийм зүйл сонголт ирсэн баахгүй. Солонгос явна гэдэг нь гой санагдаад байдаг. Авда ачаа өөр нь хариуцлагатай өөр ингээд байгаа нь амар хэцүү санагдаад байдаг. За бүр ингэж явснаас яасан дээр үгээл. Тэгээ найз нарыг харахаар тэд аюу хөрх гоё явцсан байхгүй юу? 94 онд яваад гисэн. Тэгээ би чинь тухайн үед явах гээд мөнгө олдоогүй тэгэл ааваа гуугаал гэдэг. Яаж хийж байгаа явчихъя. Надад оногт хөрөнгийг нөгөөч яа гэдэг. Юу байгаа юм байхгүй шүү дээ. Хоёроор байнаас эсвэл хоёр чих юм авах гээе гээл. Тэгэл байгаад байдаг гэсэн. Тэгэл явж тийм байд явж байгаад 99 онд явж байгаа байхгүй. Тэр үед л хаалга нээгдэж байна. Тэгээд үрдээд миний явсаар тэр үед явж байгаад өхөж болохгүй, өвдөж болохгүй. За тэгээд ардаа тийм үү маш хариуцлагатай. Аав ээжийн байрыг зарцсан. За амьд эргэж ирэхгүй л бол мөнгө өсөж ирэхгүй л бол тэгээд энд нэг хүмүүс бие байтугай юм болох гэдэг шүү дээ. Тийм ээ. Тийм учраас энэ миний хувьд бол амар нарийн зам гэж би бүр ойлгож авчихсан байхгүй. Тэг үүнийг хичээж явснасаа болоод маш их тийм монголчуудаас дайж хин нэгнээс дайн жил амьдрах хэмжээнд 3 жилийн турш би яасан гэхээр ерөөсөө ууланд амьдэрсэн гэсэн үг. Хаяа нэг түндэ мөн ордог. Тэгэл монголчуудаа хараад. Тэгэл уумд уулж явал тэгээд түндэ мөн дээр тийм үү сайхан сүүж үдэл. Тэгж явж байгаа нэг итгэлийн найзтайгаа тайлцсан байхгүй. Болдоод байгаа. Нэг шоун дээр болдоод энд юу явж яасан? Тэр өргөн зам дээр явж идэв шүү. Нүгэлтүүдийн зам дээр явж идэв шүү гэдэг шиг. Тэгээд мань хүн намтаа уулзаад тэгээд ерөөсөө натаа танилцаад чи энэ гэдэг юм уу надад ажил хэрэгцээ байна. Чамд танад ажил байгаа би очие. Хоолоо холбоо барилцаад. Тэгээ мань хүн манаа дээр хөдөө ирсэн. Хотын залуу хөдөө ирээд тэр натаа хэдэн сарын турш амьдраад тэгээ явсан. Явсны дараа улам сэтгэлд нэг зүйл хоос үлдээсэн байхгүй. Сайхан нөхөрлөө явж байгаа л гинт за би нэг л тийм цун зулаас олдоод байна. Айгу тийм тэр үед надад нэг зүйл гიშлээдсэн байхгүй. Бүтэн söдрлэн маш гоё дingж уулцлаа. Тэгээ яваад идэг. Тэгээ би нууцаар ер нь дагаж явъя гэж бодож байсан да. Тэр нэг өдөр Библийг орхио явсан байхгүй. Библийг орхиж яваад тэнгууд мэдсээр чинь түгэн гэдэг. Болоод тэр үед анх Библи гэдэг зүйлийг хулгайгаар нээж үзчихлээ. Яг л нэг алим хортой алим авах гад идчихэж байгаа юм шиг. Баян бүтэн söдөр авч явдаг болсон байгаа. Тэр өдөр орхисон байсныг нь би нээж үзээд хамгийн ихний үг нь ихэнд Тэнгэр бурхан тэнгэр газрыг бүтээе гэдэг үг байсан байхгүй. Деметр вау. Энэ яг юу гэсэн үг вэ? Тийм үү? Би чи өөрөө бүтээгч юм шүү дээ. Би чи шавраар хүн бүтээдэг байхгүй юу? Би чи шавраар бурхан бүтээдэг хүн байсан байхгүй юу? Тэгээд энэ зүйл надад амар тийм үү? Хуучламар хүн хууч өрмөр хүн шиг санагдаад эн чин хэний тухай яриад байна гэдэг. Тэгээд хөөрхөн ингээд хулгаар уншаал. Тэгээд хэдэн бүлэг уншдаг болоод тэрхт нь асуухгүй. Тэгээд манай хүн ч надад тэгээд нэг хэдэн сайн мэт ингээл амьдрал дээр харуулдаг гэсэн маань. За би болохоор орой болгоно нэг 100 татчих унцдаг. Тэгэхгүй нойр өрөхгүй. Тэг магадгүй эсвэл түүгээр тэр маш их давтан байлгаж байсан юм шиг байна тийм.
Тэгээ манай чи татахгүй мó? Татахгүй уухгүй л гэдэг. Тэгээ би болохоор маш их тийм хүнд хүчээр ажил нэгээд тэр өдөр чи гэрчлэх гээд байна штэ. Ямар их ажил хийгээд ямар их ядарч ямар их стрессээ тайлж байгааг харуулах гээд. Тэгээд за окей. Тэгээд мэдээ энэ байдлыг маань ерөөсөө мань хүн төвчээртийг харсараа байсан. Магадгүй тэр түн маш их тэмцэлтэй байсан баг тийм үү. Тэнгэж ер нь анх удаа итгэж хүнтэй ер нь хамт нэг гэрт байх ямар өдгийг мэдэрсэн зүйл багхгүй. Тийм байга үйлдэл намайг эцэст нь юу гэж анхаар ер нь энэ хүн яг юу энд яваад байгаа юм бэ гэдгийг нэг өдөр сүүлд нь явсныхан дараа би эргэж өөрөө яриад одоо би Сөүл явмаар байна. Чи хаана байна? Танаас удаанаа чи сонирхъя гэж. Тэгээд нэг юм түүх байгаа. Тэгээд ингэж ирсэн түүхээс нь тэгээд найдантаа танилцж ирсэн. Тэр анхнаас өдрөөсөө. За тийм ба. Тэгээд миний өмнөх ямар хүн байсныг гэрчлэх цорын ганцхан бол тэр хүн байна. Гэрчийг бордон устгахгүй бол одоо. Тэгээд би маш их буруу зүйлээр ууддаг гэсэн байхгүй юу? Сөүлийн маш их урд үг гэж маш их хой зүгрэг бүр шүн нуруудтаад явж байна. Тэгээд маань хүн тэр дотор байгаад байгаа юм би одоо хүртэл гайхдаг байсан байхгүй. Тэнтэн гэстэн хүлээж байгаа хэдэн хүүхдүүд байна гэл. Тэгээ ийм энэ зүйлийг би эргэж хараад одоо ярахтаа за энэ бол тэ эрчүүдийн хооронд л зүгээр. Би ямар их зүйлээр уруу татаж ямар их бас тэ чиний нүдний өмнө миний бүх нууцлагдмал ичхүү сонжир байдал бүгд ил байдаг учраас. Одоо тэр нүглийг харахтаа бас эзэндээ талархдаг. Яг тэгвэл байгаа байдлаараа ертөнцид миний хажууд амьдралаараа авч явж байгаа байдлаараа ягаад ч юм гэрчил болоод ирсэн байхгүй. Тэгээд энэ зүйлээс дамжуулаад чуулганд ирэхэд миний анхны сэтгэл ваа энэ чинь нэг хүнээр битээ биш. Бүр нийт олноороо ийм хүн байгаа юм байна штэ гэж ойлгосон байхгүй. Өө за одоо бодоо чиний хэрэг байхгүй. Би бол цаатахтай ч масруудтай нь уулзъя. За найдантай ч уулзъя. Тэгээ тийм учраас өнөөдөр миний тэр нарийн зам руу алхаж явах тэр үе тал бол нарийн зам дээр алхаж явсан хүмүүсийн гэрчил байгаа учраас өнөөдөр бүтээгдэж байна гэсэн үг. Тэгээ нарийн замаар явна гэдэг бидний хувьд маш хэцүү зүйл байна. Би хүн олон зүйл дээр төгсөж болно. Гэтэ хэл хамаа хазаардаггүй харилцаан дээр асуудалтай хүн болвол өнөөдөр яаж явах хэрэг эргээ дээр амьдрал дээр харилцаагаас болоод маш их гэрчил болж чадахгүй тийм үү? Тийм зүйл бай. Бүх юм төгс харагдах гээд байж болно. Гэхдээ нэг зүйлд нь яг л өнөөдөр би албаар ингээд товчоод үлдээсэн. Энэ юу хэлээд байгаа гэхээр бидний алхам татвар өнөөдөр дэлхийн ертөнцийн бид нар илгээгдэж тэнд байгаа байдлаараа ажиллаж хөдөлмөрлөх дохдоо цан харилцаа болон ажилд хандах хандлагаараа хамгийн шилдэг сайн байхгүй бол бид нар юу гэж гэхээр бид нар зүгээр хоосон сүмдэр эрэхтэй нэг сайхан итгэгч гэдэг нэр зүйцэн. Тэгээ нийгэмдэр гарахаараа хүмүүс төлөмж шөрөхдөггүй. Энд чинь нөгөө л нэг 50 байж тээ. Нөгөө л нэг баясаа байж тээ. Нөгөө л хатнаа байж тээ гэж хэлэгдэжээвэл бид нар яах вэ? Бид нар үнэхээр сайн мэдээг амаараа ярьснаас илүү бидний амьдрал үйлдэл маань дуурч чадахгүй байнаагаад холбоотой тийм үү? Тийм учраас энэ маш хэцүү талбар үйлчлэл гэж итгэдэг. Бидний эзэн Есүс өөрийнхөө энэ дэлхий дээр амьдарч байхдаа хэр их энэ замаар амьдарсан болоо. За би энэ асуулт руу орохоос өмнө хуучин гэрээ дээр Авраам гэдэг нэг хүн өөрийн дүү Лотыг дагуулад тэр төрсөн нутаг уур гэдэг газараас гараад Бурхны зааж гисэн газар руу явдаг ба. Тэр дээр явж байхад тэр хоёрын эзэн өрөөгөөд мар хөлдөг нь өсөөд тэр хооронд газар нутгийн магаан болсон байгаа тийм үү? Ажилч малчтайгийн хооронд Лотны ажилчид Авраамын ажилчид хоорондоо асуудал гавсаад миний чинээ дээрээ тулаад магадгүй тэр баталцахгүй болсон байгаа. Тэгээ тэр үед Авраам юу гэж хэлсэн гэхээр эндээс би юу харах гэдэг нэхээр Лото чи надаас салж яваач тийм үү. Хэрэв чи баруун зүг тийшээ явбал би зүүн тийшээ явъя. Хэрэв чи зүүн тийшээ явбал би баруун тийшээ явъя гэж хэлсэн байна. За эндээс бид Лот гэдэг бол энэ бол итгэлийн бус гэж хэлэхгүй. Энэ бол итгэлийн хүн бас. Авраамыг дагаж явж байгаа дагалдагч байгаа. Тэгээд дагалдагч тэр юу харсан бэхээр
өөртөө харагдсан тэр зүйлийг юу гэж харсан гэхээр өргөн замыг харсан луга адил тэр замыг сонгоцсон байгаа. Эхлэл номын 12 дугаар 13 дугаар бүлгийг би нэг уншиж дуудмаарай. За эндээс өргөн зам гэж яг юу юм бэ гэдгийг би эндээс Библийн тэр үгнээс нь харахыг хүсэж байна. 13 Эхлээд 13-ын 10 дээрээс Лот хараахан өргөн Йорданы тал хөндийг бүх газар нутагта элбэг устай эзний цэцэрлэг шиг мөн зоор хүртэлх Египтийн нутаг шиг байхыг нь харваа. Учир нь энэ нь Содом Гоморы хоёрыг эзэн устгахаас өмнө байваа. Тиймээс Лот Йорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож зүүн тишээ нүүжээ. Тэд бие биеэсээ салцгааваа. За Лот ингээс юу харсан ч гэсэн чинь Йорданы тал хөндийг харсан. Тэнд маш их устай эзний цэцэрлэг шиг яг эдэнэ цэцэрлэг шиг тийм сэтгэлийг татахаар баян бүрдсэн тийм газар гоё газар байна гинэ. Тэн яг энэ хэлж байгаа үг нь яг юу шиг вэ гэхээр Ева тэр модны жимсээс итгэх харж байгаа юм шиг тийм ухаан уруулмаар юм шиг. Ухаан бодол тэлмээр юм шиг гэдэг энэ үгтэй яг адилхан утга энд явж байна гэсэн. Египтийн нутаг шиг байхыг харваа гэж. Энэ бол явж байгаа итгэвч хүн энтэд амьдарч байхдаа бас өөрөө хэрхэн эзний хүслийн дагуу биш өөрөө замыг сонгож байгаа тухай энэ тал гарч байна. За өнөөдөр энэ цаг үед итгэгч нарын бидний байдлыг ханд харагддаг тийм үү? Бид нар энэ зарим харилцах уулзах хүсээгүй хүнтэйгээ уулзмаар уулзах хүсэхгүй хүнтэй уулзах уу дөлж явах хүсэж байдаг. Асуудалгаа нүүр турахыг хүсэхгүй. Энэ үнтэй л уулзахгүй бол миний үйлчлэл болчих гээд байна. Энэ үнтэй уулзсаар миний хийх гэсэн бүхий л тийм үү? Итгэлийн асуудал бодож ирсэн бүх зүйл нурчих гээд байна. Бүх юм илчлэгдчих гээд байна. Тэгээ маш их хэцүү байдал өөрийгөө ордог. Тэгээд өөрийгөө сонголтоо өгдөг. Бүх зүйл нууцлагдмал бүх зүйл өөрийгөө амар тайван тэр тухтай байдлыг өөртөө сонгож явж байдаг. Тийм байдлаараа бусдад үйлчлэхийг хүсдэг байна. Эзний хүсэл юу вэ гэхээр та нарыг энэ ертөнцид илгээсэн зорилго нь бид нар бүхий л байгаа байдлаараа үннээрээ бид нар бусдад харуулах хэрэгтэй гэж хэлж байгаа. Бид нар ажил хийх дээрээ ч гэсэн чин сэтгэлээсээ хүндэн таруулдаггүй биш тийм үү? Яг эзэн таруулж байгаа, эзэн зориулж байгаа мэт чин сэтгэлээсээ өвөлдөө гэж хэлж байгаа. Харин бидний хаалга дотор юу гэдэг яг энэ Лот шиг өөрийнхөө тав тухтай байдлыг харуулах гэж явж байдаг. Солонгос байхад нэг Монголд христчүүнийг ажилд авдаг маш их авч जैन авах дуртай байна. Одоо аваад ир гэдэг тийм зүйлээ сонсохгүй юу вэ? Оо за ерөөсөө бол те Монгол очих юм бол ямар ч нэг ажилтай юм байна гэдэг. Ерөөл итгэвчл бол ажилд авах гэсэн тийм юм явсан юм шиг байна. 2000 оны ихэр тэр хүний өстө буруу зөвч байна уу? Луугаа ингээд лаагаад гэдэг хинж байл. Тэгвэл итгэвчл бол ажилд авдаг. Яг бол тэгээ ботцсон байхгүй. Нийгэм энэ хүн итгэвч юм бол амар итгэмжтэйгээд итгэцсэн. Яг гинэн тийм үү? Тэр хүн үнэхээр чуулганд 10 жил явсан ч байж магадгүй шүү дээ. Тэр хүн үнэхээр цуглаанд явсан нь үнэн байж магадгүй. Тэг би итгэдэг гэж явж байсан баг. Гэхдээ амьдрал дээр тэр хүнийг ажил дээр аваад өвдсөн чинь итгэж биш хүнээс ялгахгүй түүний хийж байгаа бүтээн чинь хүний хуурсан эсвэл нэг арга цаасан сэтгэлээсээ хандахгүй хүндэн тааруулаад эсвэл биеэ нөөгсөн хэмжээнд ажиллаад байсан бол энэ ихтэл болж чадахгүй байхгүй. Тэгээ тийм байдалд яг өнөөдөр орцсон явж байна. Одоо харгаад харахад нийгэм тэгж хүлэнж дуурахгүй байна тийм үү? Итгэж хүнийг ажилд авна гэсэн тийм зар байна уу? Байхгүй байхгүй. Тэр нэг тийм савнгийн хөөсөг тийм юу явсан юм шиг байна. Харин Солонгост ажиллаж байгаад эрсүүнийг ажилд авна гэдэг зүйл бол хамгийн идэв бодиттой болсон тийм үү? Энэ бол үнэхээр бодиттой. Амьдралаар шалгагдсан зүйл байна. Тэгвэл яагаад итгэвч хүмүүс яг тэр Солонгост ажиллаж байгаад эрсэн хүн шиг аливаа зүйл тэр хандахгүй байна вэ? Нэг хоёр асуудал байна тийм үү? Нэг бол үнэхээр чадвараасаа болж болохгүй, нэг бол үнэхээр зан харагтаад ажилд хандж байгаа хандлагаасаа болоод тэр манлайлж чадахгүй байна. Тиймээс бид нар аливаа зүйлд итгэлийн хүн
чин сэтгэлээсээ юунд яаж хандах ёстой юм бэ? Эзэнд бурханд итгэдэггүй хүнтэй бид харьцах гээд байна. Бидний дарга, үйлдвэрийн дарга итгэдэггүй хүн бай. Манай ажил дээр бол итгэдэггүй маш олон хүмүүс байдаг. Итгэдэг хүмүүс ч гэсэн байгаа. Тэгээ ялгаа нэх байхгүй. Ер нь бол байхгүй. Тэгээ намайг итгэж гэдэг мэдсэн хүмүүс яг туснуулаад та итгэж юм уу? Би бас ит явдаг гэлээ. За окей тэгээд ажилласаа хийгээд тэгээд хардаг дараа нь ингээд энэ сонсож байгаад хоцорсон л гин асуудал гаргасан л гин тэгээрээсээ л ажилтаа хариуцлага ханддаг л гин ялгаа байхгүй л ингээд ял. Яг л нэг төвшөнд. Тэгэхээр энэ бидний байдлыг үнэхээр эзэн чин сэтгэлээс хандаасаа гэж хүсэж байна тийм үү? Гэр бүл дээр ч гэсэн итгэж биш нөхөртэй байжгаад итгэж хүмүүс эхнэрүүд яаснаа хандах вэ? Энэ бол бас маш хэцүү асуудал тийм үү? Нөхөр нь эзэнд ирэхгүй байна, итгэхгүй байна, эсэргүүцээд байна. Ийм хүнд дор би өөрчлөөд яваад байх уу? Эсвэл би салах ёстой юу гэдэг маш олон асуудал төр ирдэг байна. За бидний сонголт бол ямар алийг сонгомоор байна? За та бол эзэнд итгэдэг эрэгтэй эмэгтэй хүн байлаа. Харин таны гэр бүлийн чинь хайртай хүн эзэнд итгэхгүй хүн байлаа. Итгэхгүйгээр барахгүй улам эзнийг эсэргүүцээд оромжлдог хүн байвал яах вэ? Тэгээд Лот шиг тэр замыг сонгох уу? Эсвэл Авраам шиг итгэлийн замаар тийм үү? Сонгох уу? Тэгээд олон хүн сэтгэлийн хүмүүс яах вэ? Өөрийнхөө нөхцөл байдал цөхрөөд үнэхээр эзнийг дуулаг эзэн минь энэ үнэн биш байгаасаа энэ үнэс би эзний хүсэл намайг гэрүүлээс салаасаа гэж бодож байгаа гэж өөрийн хүсэлтэд бодож байдаг тийм үү? Библийн үгийн хүслийг хайхгүйгээр. Тэгээд магадгүй зарим хүмүүсийн ажил амьдрал дээр үйлчлэлт нь зөвхөн нэг хүний төлөө зориулсан байх боломжтой байдаг байхгүй. Зөвхөн нөхөртөө өхөн хүүхдлээ түүний төлөө амьдрахаас өөр сонголтгүйгээр түүнд үйлчлээд явах нь илүү эзний хүсэл байж байгаа. Харин бидний хүсэл юу вэ? Лотчийн хүсэл байхаар үгүй энэ нөхөрл биш шүү. Харин би бусдад хүмүүст өөрсдөө үүсэх хүсэж байна. Харин эзэн бол тэр хүн чинь өөрөө салдыг гэж хэлэхгүй бол итгэвч хүн бол хэзээ ч салдыг гэдэг үгийг амнаасаа битээ дугааргаарай гэж хүсэж байгаа Библи маань. За энэ зүйл угаасаа гэр бүлийн амьдралд ч гэсэн итгэвч хүмүүс чинь орон ч гэсэн явагддаг зүйл. Манай хүн ч гэсэн итгэвч. Гэтэ цуглаанд явахгүй том толгойтой явж байгаа тийм үү? Даруулгагүй. Тэгдэг би яг маш олон асуудлууд итгэвч юм биш юм салан сайрахгүй явахгүй гэдэг маш олон асуудлыг хэрэг гардаг. Гэтэ энэ зунд би яагаад хаа лоочиг сонголт хийгээд авах вэ? Ашгүй итгэж чинь гэдэг. Тэгээ энд бол би үйлчлэхэд дуудагдсан байхгүй. Миний хамгийн дөрөв дуудлага бол би гэр бүлдээ за ямар ч байсан нөхцөл байсан дуулууртаагаар заа гэдэг. Тийм үү? Энэ үйлчлэл миний үйлчлэл. Энэ үйлчлэлдээ ичнэнтэй байж чадах юм бол бурхан би чиний ажил үйлсээ чи өрөөнө гэж хэлсэн байна. Нэгэн залуу байна л дээ. Цуглаан дээр маш олон хүнтэй цуглаан. Тэр маш сүнслэг цуглаан. Тэр нэг залуун дээр маш олон хүмүүс магтаал явж байсан чинь тэнд маш хүчрхэг тийм зүтгэрлэг хүн орж ирээд бүгдийн боснуулаа самраалж ингэнэ. Тэгээ тэнд төсөн олон ариун хүмүүсүүд бүр бид нар юу үзчих вэ? Юу харчих вэ? Бидэн дээр юу хүрээд ирвэ гэж бүгд айж самуураа тэнд самуурал дор бүр зогцаасан байна. Тэгээ юу нөгөө эзэн магтаад өргөх мөрөх байхгүй болоод бүр ингээд утгаа алдаа бүр тэнд чинь бүр өөмөө самуу болоод тэгээ тэнд дотор нэг хүн үлдсэн байна гэнэ. Яг л нэг жүжиг үзэж байгаа юм шиг. Дунд суудал дээр үзчихсэн. Гэхдээ тахтаа нарахгүй үзэл. Тэр нөгөө нэг амар чөтгөрч нь хурж ирээд чи намайг хин гэдгийг мэдэж гинөө гэсэж. Мэдэж байна гэсэн үг. Тэгээ чи яагаад нас айхгүй байгаа юм бэ гэсэж. Юунаас нь айдгийг гэсэж. Чи яагаад зогтохгүй байгаа юм бэ гэсэж. Гэж чамайг мэдэж дээ шүү дээ. Чи энэ манай охин дүүгийн нөхөр нь ах нь л гэж байна. Эхнэрийнх нь ах нь л гэж байна. Чи хин бэ гэсэн чи. Хөргөн чин байна мангар хараа гэнэ. Тэгэхээр тэр нөхөр яасан байх нь вэ? Түүнээс илүү дүүртэй, охин дүүртэй олон жил танилсан нөхөр шүү дээ бүр тэ. 7 бодуулаад үхээгүй. 7 голтой ч юм гэдэг шиг. Тэгээ тэр нөхөр хээвнэр сууж. Энэ хүн ямар хүн бэ?
Энэ хүн бол үнэхээр нийгэм дотор ороод хүн ямар байдгийг мэдсэн тийм үү? Хүнтэй харилцсан гэдэг юу байдгийг ойлгоцсон, мэдсэн. Хүний төр юу байдгийг ойлгоцсон. Тийм үнэхээр галаар 7 дахин цэвэршүүлэгдсэн тийм үү? Сорилтоор ороод гарсан тийм хүн сууж яана гэж бодохгүй. Тэгэд нийгэмд үйлчлэх хүмүүсийн амьдралд ороод түүнд үйлчлээд эзний хайрыг дамжуулаад гэдэг бол яг иймэрхүү хатаагдсан тэр эр хүн шиг байх юмсан. Магадгүй бусад тэр зогтж байгаа хүмүүсүүд нүхээр ямар хүмүүс байсан болоо. Зүгээр бид нар төсөөлж ярьж байгаа шүү. Би ямар нэг бодит төр ярих хүсээгүй. Бид нар цуглаантай үйлчлэхдээ маш их хайпи тийм үү? Бурхан бол та гоё шүү. Танд би үйлчлэх хүстэй байна гэдэг. Харин бид нар нийгэм дахаараа үзээгүй юм үзэж байгаа юм шиг тийм үү? Цам хараач шүү дээ. Ийм хүн ч одоо нийгэмдэр байж идэг шүү. Сүм цуглаанд ороод ирнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нүүзүүд ч үзээгүй болоогүй болж ийн гэд маш их самууралд орж байгаа зүйл болж байна. Тэгэхээр нийгэмд гарч бид нар Христийн гэрчлэгч болж сайн мэдээ болж амьдрна гэдэг бол чуулганд байгаас шал өөр зүйл юм аа гэж би хэлэх гээд байна. Цуглаанд бид нар үйлчлэл болж байна. Энэ бол бид нар нийгэмд гарч үйлчлэхийн сүйдэрнэ гэж ойлгож байгаа хэрэг. Бидний жинхэнэ үйлчлэлийн талбар бол хаана явж байгааг энд бид нар 2 цагийг суухасаад гараад жинхэнэ бид нар гэр орон ажил нийгэм рүүгээ. Амен. Бурхан биднийг энэ талбар руу илгээсэн байна. Бид нар энэ зүйлдээ итгэмжтэй байж чадах юм бол Бурхан биднийг эргээд бидэрт хүнд сайн мэдээ ярихад тэр хүн танаас шууд ярихаас ч өмнө биднийг сайн мэдээг бидний дотроос үнэртнэ гэж хэлж байна. Та өөрөө Христийн анхлын үнээр болоод тэр алах байхгүй. Нийгэмд байгаа хүмүүс биднийг юу харж байгааг бидний амьд Библи гэж харж байгаа гинэ. Тэд нар Библийг хэлж уншихгүй гэхдээ таныг бол уншиж байдаг. Тийм үү? Таныг хараад Бурхан ихэн тэнгэр газар бүтээсэн байна. Тэгээд Бурханд бүтээсэн төгс хүн явж гин. Тэр хүн бол гим нүгэлтэй үнэхээр тулдаг хүн байна. Асуудал тулдаг хүн байна. Энэ хүн үнэхээр хэл яриагаа хазаар чаддаг хүн байна. Чаддгүй мөн гэж чинь уншиж байгаа байхгүй. Тийм учраас бид нар хаач явсан хэл ам, бодол санаа, хүмүүсийг харах хандлага маань бид нар өөрчлөгдсөн байх хэрэгтэй байдаг. Есүс хүмүүсийг харахтаа өрөвдсөн гэж хэлж байна. Матай номон дээр үргэлжлүүлээд 9 дэх бүлэг дээр тэр хүмүүсийг харахтаа хончингүй хонь мэд явж гин гэж харсан байгаа байхгүй. Өнөөдөр бид нар хүмүүсийг харахтаа яг эзний тэр нүдээр харж чадж байна уу? Нөгөө л эсвэл нөгөө нэг өстөн дайсан гэж харж ивэл уучлаарай. Та ертөнц рүү илгээхдэгтэй бэлэн биш байна. Та өнөөдөр хүртэл сүү хоолоор хоолсон хэвээрээ байх байна гэж хэлж байна. Тэм учраас бид нар эзнийг Есүс энэ төрөөр нь яаж үйлчлсэн бэ гэдгийг бид нар хамтдаа нэг харъя. За, нэгэн ишлэг бүдэ хамтдаа дуудъя. Бид Петр номны 2 дугаар бүлэг. Энд нарийн замаар явна гэдэг яг юу гэсэн үг юм бэ? Гэтэ бүгд хамтдаа эзнийхээ явсан замаас тэр харъя. Хамтдаа харъя. 1-р Петрийн 2 дээр. Нэгдүгээр Петрийн 2 дээр за 17-оос за эндээс ирж байна. 18-аас харъя. 18-аас ангилж харахад ингэж байна. Боолчуудаа бүхий л хүндэл дээр зөвхөн сайн төдийгүй бас шудраг бус авирлагч эзэстэй ч гэсэн захирагдаа гинэ. За шудраг бус авиралд итгэдэггүй эзэндээ захирагдаа гэж хэлж байна. Яагаад вэ? Учир нь хэрв хүн шудраг бусаар зовохдоо Бурхан танддаг мэс чанараасаа болж төвчвөл энэ нь тааллыг олдог гинэ. За та ажиллаж байгаа газар дээр ямар нэгэн асуудал гаргаагүй. Гэхдээ та итгэж гэдэг нэрнээсээ болоод ямар нэгэн байдлаар хавчигдаж, гадуурхагдаж, тийм үү? Ямар нэгэн хүрээлээс ингээд зовж байгаа гэдэг ийм мэдрэмжийг авч ивэл та юутай вэ? Та энэ нь Бурханы тааллыг олж ийн гинэ. Тэгээ бид хүнд захирах хүсмээргүй байдаг юм уу? Ялангуяа бид хүн зүг зүгээр мөр ажиллаа гэж явж хахад хэн нэгэн заагаад зандраад захираад байхад бид дургу өрчдөг. Гэхдээ энийг та хүлээж авч чадах уу? Энэ Бурханы хүсэл юм а гэж хэлж байна.
Бурхан ханддаг мэс чанараасаа. Хэрэв Бурхан ханддаг мэс чанар нь гээцсэн болвол бид нар яг л нөгөө нэг та намайг юу гэж хэлээд байгаа ингээл адилхан нэг асуудалд орно тийм үү? Харилцааны асуудалд орно. Би танд ингэж ийм газар би ажилламааргүй ингээл хаалгаас аваад гарахад та бэлэн болно гэсэн үг. Харин таныг барьж тогтоож байгаа тэр зүйл чи юу гэхээр Бурхан ханддаг байсан тэр мэс чанар чинь таныг барьж байгаа байхгүй. Хэрэг та нар нүгэл үлдээд ширүүн нутрагад өртөхдөө твчлээч гэсэн гинэ. За та намайг магадгүй итгэж юм байж ямар нэгэн буруу үйлдэлээс болоод асуудал гаргавал мэдээж та зэвлэлд хүртэнэ, дормжлолд хүртэнэ. Энэ бол зөв ёсных. Та өнө хүлээж авахаас өөр байхгүй. Энэ бол таны хийсэн үр дүн. Харин хэрв та нар зөвийг үйлдээд зовхдоо үүнийг хөрцөн твчүүл гинэ. Твчин гэдэг бол бидний энэ амьдарч ертөнцийн амьдарч байгаа тэр нарийн зам байна. Амен. Бид нар зарим юмд твчээргүй ханддаг. 5 минут 5 секунд л хилээ хазаад өнгөрөөчих зүйлээр бид нар амнаасаа хэдийнэ ярьсан зогсож байдаг тийм үү? Асуудал ярьсан зогсож байдаг. Би тийм биш ээ. Та нарыг буруу үнэлээд байна. Би тийм биш гэл өөрийгөө мөөлөд. Заримдаа бид нар твчихстэй зүйл гэж байдаг. Өөрийгөө мөөлөх тэр цаг хугацаа гэж байна. Би тийм биш ээ гэж яриад тахад л бид нар энтэй адилхан болж байгаа бид нарыг эзэнтэйг адилхан бус. Бид нар яг л бид нар төрлөх зантайгаа бид нар өөрчлөгдөөгүй байгаагаа харуулж байгаа гэсэн үг. Яг л Адам энэ би биш ээ. Энэ Адам л гэсэн штэ гэж ярьдаг. Тийм учраас бид нар яг хэвээр юм бэ? Бидэрт нэг үлгэр жишээ байгаа нь 21 дэх эшлэл дээрээс учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Ямар зорилгын төлөө дуудагдсан бэхээр бид нар бол энэ тэгэхээр тэр нарийн замаар алхах тэр дуудагдсан замаар дуудагдсан хүмүүс байгаа. Энэ нарийн замыг бол зөвхөн нэг л хүн энэ замаар явсан зам мөр байгаа. Энэ замаар өөр хэн ч яваагүй. Энэ зам бол Есүс Христ өөрийнх нь явсан мөр байгаа. Яагаад гэвэл та нарыг өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлыг үлдээн Христ та нарын төлөө зовлон гэдэлсэн гэж. Христ зовлон гэдэлсэн гэж. Тухайн цаг үед Есүс өөрөө ямар ч нүгэл үлдээгүй. Тэр зүгөгдөжсэн. Гэтэ тэр хариу зөвхөөгүй байхгүй. Тэр загалмай дээр хүмүүс түүнийг нулимж, доромжилж байгаа. Та Бурхны хүн мөн юм бол буугаад ирээч гэж доромжилж хагаад Есүс хариуд нь юу хийж байгаагаа мэдэхгүй. Тэр хүмүүстэй өршөөгөөч гэж залбирч байсан. Тэгвэл бидний нарийн зам дээр энэ бол нарийн зам дээр явж байгаа хэлбэр. Есүс өөрөө нарийн замаар явж байгаа тэр замаа хизээж орхиогүй. Хизээж энэ замаас гуйваагүй. Тэгээ бидэд энэ зам өрийг тууштайгаар үлгэр дуурай болон үлдээхийн тулд тэр өөрөө энэ ертөнцийн ямар ч тэр буруутгалгүйгээр зөвхөн эцэгтэй зөвийг харуулж үйлдсээр ирсэн гэсэн. Энд хэлж байна. Тэр зовонд тарчилж байхдаа занал хийлээгүй. Харин шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа гинэ. Тэр хүмүүс өөрийгөө даатгаагүй гэж хэлж байна. Бид нар болохоор бидний харилцаа дандаа юу гэхээр юу харж байгаа нөхөр Христ бидний өөрсдөө даатгаж чадах юм бол бид нар нарийн зам дээр явж байгаа гэж бид гэрчилж болно. Есүс ч гэсэн өөрөө энэ нарийн замаар явж байхдаа хүмүүст өөрийгөө даатгаагүй. Түн Бурхан эцэгт аавдаа даатгасаар явсан гэсэн. Есүс бас л энэ зам нарийн замаар өөр алдаагүй явсан байна. Энэ зам өөр бол бидний Есүсийн явсан мөрөөр дагаж явах зам мөр. Энэ бол нарийн зам байна. Нарийн зам гэдэг бол тийм хүсэлтэй зам биш. Бид заримдаа хүний дор омооргүй байна. Гэхдээ бид нар доромжлогдох, гадуурхдах, муу хэлэгдэх ягаад болохгүй гэж. Ягаад гэвэл харин ч бүр эдний эзэн Есүс тэр ямар ч нүгэлгүй буруу зүйлийг хийгээгүй мөртлөө доромжлуулж байсан. Тэгээд магадгүй та энэ ертөнцийн газар дээр ажилд амьдарч байхдаа хин нэгнээс зүгээр багын төлөө хавчигдад доромдуулж шалтгаангүйгээр үзэн ядагдаж байгаа бол хин нэг нь муу хэлэгдэж байгаа бол та өөрийгөө урамшуулаарай. Би эзэн Есүстэйгээ адилхан болж байгаа маа гэдэг та өөртөө урамшуулаарай. Амен. Яагад гэвэл Есүс энэ бүх доромжлол чимээгүй байдлыг өөртөө авсан байхгүй. Тэр хэнийг шүүгээгүй. Нарийн замаар явна гэдэг бол
бусдын нүдэнд байгаа тэр дүнзийг авах гэж яардаггүй. Тийм үү? Харин өргөн замаар явж байгаа бол хүмүүс бусдыг үргэлж бусдыг заах гэдэг, задруулах гэдэг. Чиний эн чинь болохгүй байна. Эн чинь болохгүй байна. Энийгээ засчих гэж байдаг. Тэгээ өөрийгөө харахаар өөрөө нарийн зам дээр биш, өөрөө бас өргөн зам дээр явж байдаг. Асуудал нь. Тэгээ Есүс энэ замыг хизээч өөрөөсөө холдуулаагүй ба өөрөө тэр цор ганц тэр замаар алхсан хүн байна. Тэгээ бид нар түнхээр үлгэр дураар үлдээхийн тулд Есүс бидний замаар алхажээ. Халелуя. Бүгд хамтдаа энэ зүйлээс хамтдаа суралцаад бид нар одоо өнөөдөр бид нар сонсон зүйлийг амьдрал дээр Бурхан биднийг үнэхээр яаж яваасаа гэж хүсэж байгааг бол бид нар бусдыг нарийн зам руу дагуулах гэж явахаасаа илүү та өөрөө нарийн зам дээр зогсож гэрэлт бад авсан болж чадж гинэ үү? Энэ бол Бурханы хүсэл байгаа. Та өөрөө уулан дээрх хот болж чадж гинэ үү? Есүсийн сургаал уулан дээр сургаал өгөх маань бидний бүхий зүйл маань юу болж ирсэн гэхээр таавал үнэхээр уулан дээрх хот гэрэл бад давсан. Энэ бол нарийн зам тийм үү? Өргөн замаар алтаж байгаа юм бол үүнийг хизээч хийх боломж байхгүй. Халелуя. Бүгд хамтдаа энэ үгийн төлөө бас залбирая. Эзэн минь тэгээд таны үгийн төлөө өнөөдөр та бидэнд хэлхийг хүсэж байгаа үгийг тунгаан бодож амьдрал дээр бүхий л тэр салбар дээр танаас илгээгдсэн тэр ажил, хөдөлмөр, сургууль, гэр орон, нийгэм дээр бид нар илгээгдсэн гэдгээ бид нар ойлгож байна эзэн минь. Харин бид нар илгээхдэгтээ бид нар өөрсдөө